Бодлого FM 3.3 цэвэр мөнгө олсгол. Цэвэр мөнгө олсгол. Компанийн цэвэр ашиг net income 3.1 сая төгрөг, илэрлийн зардал depreciation 500 мянган төгрөг. Цэвэр мөнгө олсгол. Net cash flow хэдвэ? Хасагдуулгын зардал гардаггүй. За харин net cash flow цэвэр мөнгө олсгол net income-тай нэмэх нь depreciation байдаг, цэвэр ашигтай нэмдэг нь илэрлийн зардал. За тэгэхээр цэвэр ашиг net income бодлогын өгүүлбэрт өгөгдсөн байж байна 3.1 сая. За нэг томьёон доотлууллаа. Дараа нь нэмдэг нь илэрлийн зардал байгаа depreciation, илэрлийн зардал бодлогын өгүүлбэрт 500 мянган төгрөг өгөгдсөн байж байгаа. За нэг томьёон доотлууллаа. Тэгэхээр 3 сая 100 мянган нэмдэг нь 500 мянга. За тэгээ бодлогын өгүүлбэр асуулт цэвэр мөнгөн олсгол хэдвэ гэж асуусан. За тэгээ энэ хоёрын нийлбэр байна. Цэвэр мөнгөн олсгол буюу net cash flow бол 3 сая 600 мянган төгрөг боллоо. Анхаарал тавьсанд баярлалаа.